Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн дугаартаа жилийн өмнө буюу 2025 онд Австрали нэлээд уйлан шуугианд иржсэн Одри Гриффиний хэргийн талаар ярихаар бэлтгээд байна. Одри Гриффин 2002 онд төрсөн бөгөөд түүний найзуудын ярьснаар тэрээр эрч хүчтэй, зоригтой, сайхан сэтгэлтэй хүн байсан гэж тодорхойлсон байдаг. Түүнчлэн триатлон, регби болон усан боолоогоор хичээлдэг байсан бөгөөд янз бүрийн тэмцээнд оролцож шагналт байрууд хүртэл эзэлдэг байсан. Жишээлбэл Шинэ Зеландад болсон томоохон триатлоны авраг шалгаруулах тэмцээнд оролцож өөрийн насны ангилалд хэдэн зуун оролцогчдоос 23 дугаар байрыг эзэлж байсан. Сургуулаа төгсөөд Сиднейн технологийн сургуулийн биологийн факультетад элсэн орсон бөгөөд айрамд алба хаах талаар цаашлбал охин эх орондоо хэрэгтэй хүн болохыг маш их хүсдэг байсан учраас тэнгисийн зэрэгт алба хаана гэж төлөвлөж исэн. Ингээд Одри их сургуулийнхаа 2 дугаар курсыг төгсөх үедээ шийдвэрээ гаргаж цэргийн албанд бүртгүүлсэн ба явхаасаа өмнө Ирина нэртэй жижиг хотод амьдардаг аав, өвөө эмээ дээрээ очихоор шийдсэн. Үүнээс гадна энэ хотод Одригийн өмнө нь найзалж байсан олон найзууд байдаг байсан бөгөөд явхаасаа өмнө бас найзуудтайгаа уулзах зорилготойгоор тэр хот руу явсан байдаг. За ингээд 2025 оны 3 дугаар сарын 21-нд гэрийнхэнтэйгээ өдрийг өнгөрөөлж мөн тухайн үед эмнэлэгт хэвтэж байсан өвөөгөө хүртэл эргэж очиж бүх төрөл төрөсөдтэйгөө уулзсан байдаг. Маргааш нь охин ойролцоо хотод байрлах бааранд найзуудтайгаа уулзаж үдэлтийн үдшилэг зохион байгуулахаар шийдсэн байсан. Учир нь цэргийн алба хаах хугацаанд найзуудтайгаа уулзах чадахгүй учраас үдэлтийн үдшилэг хийхээр болсон. Одри тэр орой найзуудтайгаа цагийг үнэхээр сайхан өнгөрүүлээд ойролцоогоор шөнийн 2 цаг орчинд гэрлүүгөө явсан. Эхэндээ такси дуудахаар оролцсон боловч аппликейшн дээр сул такси ерөөсөө олдоогүй. Тэгээд охин аавынхаа амьдардаг гэрийн зүг явган алхаад төв зам руу ороод такси олдож магадгүй гэж бодоод цаашаа алхаж эхэлсэн байдаг. Ойролцоогоор 1 цагийн дараа найзууд нь түүнтэй холбоо барихыг оролцсон боловч охин тэдний дуудлаганд болон мессежинд ерөөсөө хариу өгөхгүйсэн. Тэд санаа зовж эхэлсэн ч гэсэн за Одри гэртээ аль хэдийн очиод унтцсан байж магадгүй гэж бодоод өнгөрсөн. Маргааш өглөө нь ээж нь сэрээд хамгийн түрүүнд утасны аппликейшнээр охиныхоо байршлыг шалгахаар шийдсэн. Тухайн үед эмэгтэй Сиднейд ажиллаар явж исэн бөгөөд охин нь орой батал үдшилэг дээр оролцсныг мэдэж байсан тул охиноо гэртээ аюулгүй хүрсэн эсэхийг харъя гэж бодоод шалгасан чинь гэртээ биш хотын дундуур орсдог жижиг голын хажууд түүний утасны байршил нь зааж исэн. Тэр газар нь болохоор аавынх нь амьдардаг гэрээс нэлээд хэдэн километрийн зайтай байсан тул эмэгтэй маш их санаа зовж эхлээд нөхөрлөгөө залгасан. Нөхөр нь хэлэхдээ Одри гэртээ ирээгүй. Гэхдээ найзындаа хонж магадгүй гэж надад сануулсан штэ гэж ирсэн. Тэгээд эцэг их нь тэр найз руу залгаад Одри ирсэн үү? Одри танад байгаа юу гэж асуусан чинь Одриг хараагүй гэсэн байдаг. Одри гэртээ очиогүйг олгосон найзууд нь айж гайхан цагдаа руу залгасны дараа түүний утасны дохио илэрсэн голын тэр хэсэг рүү явж очсон. Тэд эргийн дагуу нилээд хайж явсны эцэст Одригийн цүнх болон хүрмийг олсон. Ойролцоогоор яг энэ хүрм цүнхийг олох үед цагдаа нар болон охины аав гол дээр хурж ирсэн байдаг. Тэд охины эд зүйлсийг хараад эргийн дагуу үргэлжлүүлэн шалгаж байтал хэн нэгэн голын усан дотор ямар нэг зүйл хөвж байгааг анзаарсан. Ойртож очтол тэр нь хүний цогцос байгасан бөгөөд тэнд байсан хүмүүс бараг шууд л энэ Одри байгааг ойлгосон. Шинжээчдийн дүгнэлтээр охин усанд живж нас орсон байна гэж дүгнэлт гаргасан байдаг. За ингэснээр цагдаа нар болохоор юу гэж үзэж исэн бэ гэхээр Одри санамсаргүйгээр усанд унаж гарч чадаагүй улмаар усанд живж нас орсон байна гэж үзээд энэ хэргийг золгүй осол байсан гэж тооцсон. Ер нь бол тэр чи орой явж исэн гадаа харанхуй байсан охин зам дагуу өөр юу ч байхгүй хэсгээр явж исэн учраас энэ хувилбар нь нэлээд бодит юм шиг санагдаж байсан. Гэсэн хэдий ч Одригийн гэр бүлийнхэн болон ойр дотны хүмүүс осол байсан гэдэгт итгэхээс эрс татгалзаж ээж нь ярихдаа охин тэр шүн ив ирүүл байсан бөгөөд энэ голынх нь ус нь бас тийм амар гүнзгий хүн живчгээр тийм ус бишээ. Биш байсан учраас охин нь нас барсан нь золгүй осол гэдэгтээ бол эвлэхгүй байна гэдгээ бас ярьж исэн. Түүнээс гадна Одри олон жил усан сэл дээр хичээлж байсан бөгөөд бүр ийм далайн хүчтэй давлгаан дунд ч гэсэн төвгөөс хилдэг хүн байсан болохоор энэ хувилбар бол ээж болон гэр бүлийнхнийх нь хувьд айгу утгагүй санагдчихсэн. За тэгэхэд мөн энд таамаглал нь үнэлэлгүй болохыг харуулсан өөр хэд хэдэн зүйл байсан. Эцэг их нь морг цогцыг танихаар очиход ээж нь Одригийн хумсны доор маш их шавар тогтож харалсан байгааг за мөн хүрмэн урагдсан байгааг анзаарсан. Гэвч тэр үе цагдаа нар энэ бол золгүй санаандгүй осол гэж үзээд хэргийг наривчлан шалгахад огт яарахгүй хойр гандаад байгаад байсан. Ийм охины гэрийнхэн зүгээр сууж чадалгүй юу басныг ойлгох найдлага тийм тэр гол руу
очиж охин живсэн тэр газрыг самнан шалгах явцдаа 3 хоногийн дараа охины ээжийнх нь нэг танил модны ойролцоох шавар дундаас охины гар утсыг олсон. За тийм гар утсын одоо цагдаа нар биш зүгээр ээжийнх нь танил нэг хүн олсонд Одри охины гэр бүл болон төрөл төрөстөн цагдаа нарт маш их бухимдаж эхэлсэн. Яагаад гэвэл цагдаа нар ерөөсөө шалгалтын ажиллагаа тэр хаваар явуулаагүй. Хэрэг болсон газрын ойр орчмыг ерөөсөө шалгаж үзээгүйсэн. Үүний дараа ээж нь өөрөө хайхаар шийдэж Одригийн явсан зам дагуух одоо байрлаж исэн байгууллага болон албан газруудаар явж эхэлсэн. Охины ээжийг гайхшруулсан бас нэг зүйл нь цагдаа нар эдгээр байгууллагуудын алингаар нь ч орж хэргийн талаар мэдээлэл авах гэж бүр ерөөсөө оролдоогүй гэдгийг олж мэдсэн. Гэхдээ энэ газруудын альнаас нь ч ямар ч мэдээлэл, баттай мэдээлэл олж чадаагүй. Ингэж хэдэн 7 хоног өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд Одригийн гэр бүл цагдаагаас хэргийг нухацтай авч үзхийг шаардж байсан. Эцэст нь гэр бүлийнхэн хүмүүсийн шаардлагыг дуртай дургүй хүлээн авч мөрдөгчд бүрэн хэмжээний мөрдөн шалгалт явуулахаар зөвшөөрсөн байдаг. Ингээд охин нас орсноос хойш 1 сарын дараа буюу 4-р сарын 17-нд нэг гинтийн зүйлийг олж мэдсэн. Цагдаа нар Одригийн явсан маршрутын дагуу хяналтын камерт бичигдсэн нэгэн эрэгтэй талаарх мэдээллийг мэдж байгаа хүмүүс нь өгөөч гэдэг хүсэлтийг олон нийтэд гаргаж тавьсан. Тэд түүнийг сэжигтэн гэж үзэхгүй байгаа ч мөрдөн шалгалтын хүрээнд мэдүүлэг авч ярилцахыг хүсэж байна гэж тодруулан хэлсэн. Гэхдээ камерын дүрсний чанар маш муу байсан тул түүнийг хэн болохыг бичиглэгнээс тогтооход нэлээд хүндрэлтэй байсан. За дараагийн хэдэн өдөр цагдаа нараас бол ямар нэг мэдээлэл гараагүй боловч 4-р сарын 21-нд бүх зүйл огцом өөрчлөгдсөн байдаг. Мөрдөгчд гинэт Одригийн хэргийн хүрээнд нэг сэжигтэн баривчилсан гэж мэдгдсэн. Тэр нь болохоор Сиднейд амьдардаг 53 настай Адриан Торренс гэдэг эрэгтэй байсан. Бөгөөд тэр өдөртөө л Одригийн алгын хэрэгт буруутай гэж үзэн ял тулгасан байдаг. Үүний дараа цагдаа нар сүүлийн хэдэн өдөр олсон мэдээллээ дэлгэж олон нийтэд ил тавьсан. Эхэндээ тэд Одригийн хэргийг осол байсан гэж үзэж байсан ч Одригийн гэр бүлийнхнээс ирүүлээд байсан дарамт шахалтын улмаас мөрдөгчд илүү нарийн мөрдөн шалгалт эхлүүлээд охины явсан маршрутын дагуух камерын бичлэгүүдийг шалгаж эхэлсэн юм байна. За тэгээд ингэж шалгаж явж исэн чинь тэр бичлэг дээр нь Одригийн араас хэдэн метрийн зайд нэгэн эрэгтэй явж байгааг олж харсан. Дараа нь дахиад өөр нэг газрын камерын бичлэгийг шалгаж үзсэн чинь тэр эрэгтэй мөн л охины араас дагаад явж исэн. За тэгээд тэр хавийн хүмүүсээс мэдүүлэг авч явах тэр үед голын ойролцоо амьдардаг нэгэн оршин суугчаас ойролцоогоор шөнийн 3 цаг орчимд 1 минут орчим үргэлжилсэн эмэгтэй хүний хашгирч байгаа чимээ би сонссон гэж мэдүүлсэн. Гэвч тэр хэсэгт болохоор үнэхтэй мэн л да. Тэг үнэн ингээд дуурч хашгирах нь яг хүн хашгирж байгаа тэр нэлээд төстэй сонсогддог учраас тухайн үедээ би үнэг байсан байх гэж бодсон гэж ярьсан байдаг. Гэвч сүүлд нь одоо Одрийн нас орсон тухай хэвлэл мэдээлэлээр гарч эхлэнгүүт тэр хүн ингээд тэр хашгирсан чимээ сонссон цагаа харьцуулж үзээд үнэндээ хашгирсан хүн нь Одри байж магадгүй гэдгийг ойлгоод цагдаа нарт мэдүүлэг өгсөн байдаг. Дараа нь цагдаа нар шүн хоогоо салхиулж авсан нэгэн гэрчийг олсон байна. Тэр өөрт нь нилээд сэжигтэй санагдсан нэг эрэгтэй хажуугаар нь тэр шүн өнгөрсөн гэж ярьсан. Гэрчийн ярьснаар тэр мэдэгдэхүйд сандарсан байдалтай байсан бөгөөд ер нь маш хачаан харагдаж байсан гэж мэдүүлсэн. Түүний мэдүүлгийг авсны дараа мөрдөгчд энэ нь хяналтын камерт бичигдсэн эрэгтэй мөн болохыг тогтоосон. Яг тэгэхээр гэрчийн ярьсан одоо хувцас өмссөн хувцас нь тэр камерт бичигдсэн эрэгтэй хоёр маань яг ижлэхэн хувцас өмссөн байсан. Ингэснээр санамсаргүй осол гэдэг хувилбарын магадлал улам бүр багасж эхэлсэн бөгөөд цагдаа нар охины цогцсыг илүү наривчлан шинжлэх хүсэлт гаргасан. Энэ удаад шинжээчид түүний гар дээр олон зураас бүхий шарах, за мөн цохилтоос үүссэн байж болох нүүрний шалбархааг илрүүлсэн. Гэвч энэ нь зөвхөн мөсөн уулын орой хэсэг нь байсан. Одригийн хумсны доороос сорьц авч үзэхэд тэнд эрэгтэй хүний арьсны жижиг хэсгүүд олдсон бөгөөд ДНК-гийн шинжилгээгээр энэ нь эрэгтэй хүнийх гэдгийг нь тогтоосон бөгөөд дээжийг гэмт хэрэгтнүүдийн мэдээллийн санд оруулмагт шууд мэдээлэл нь таарсан хүн гарч ирсэн. За тэр нь бол тэр ДНК-гийн мэдээлэл таарсан хүн нь бол түрүүн баривчилсан гэж хэлсэн Адриан Торренс байсан. За ингээ бүх мэдээллийг нэгтгэхэд үзэхэд одоо цагдаа нарт хэргийн тухай огт өөр дүр зураг гарч ирсэн. Хохирогчийн биед байсан гэмтлүүд болон сэжигтний ДНК түүний хумсны дор байсан нь Одри бие хамгаалах гэж оролцсныг харуулж исэн. Иймд тэр эрэгтэй охиныг ухаан алдах хүртэл усан дор дарсан байх магадaltaй байсан. Энэ хэрэгээр Адриан Торренсийг шоронд хорж шүүх хурал болох процессыг хүлээж эхэлсэн. Хэдий сэжигтэн шоронд орсон ч Одригийн хэрэг улам хүчтэйгээр олонний анхаарлыг татаж эхэлсэн ба хэдхэн хоногийн дараа энэ талаар уулз даяар ярьж эхэлсэн. Жухам яагаад тэгсэн бэ гэхээр Торренсийг баривчилсны дараа түүний амьдралтай холбоотой өмнө нь хийжсэн гэмт хэрэгүүдийн тухай
маш олон мэдээллүүд ил гарч ирсэн нь Австралийн ирээдийг бүхэлд нь уурлаж бухимдахад хүргэсэн. Одригийн таньдаг хүмүүс энэ хэрэг хэрхэн өрнөж байгаа цочирдон гайхаж байхад Торренс баривчлагдсан тухай мэдээг сонсоод огт гайхаагүй нэг хүн байсан. Тэр нь түүний хуучин эхнэр Мишель. Сэтгүүлчид Мишельтэй холбогдож мэдээлэл авах үед Мишель сүүлийн хэдэн сарын турш өөрийнхөө амь насны төлөө маш их санаа зовж айж явснаа ярьсан. Учир нь Торренс түүн рүү удаа дараа залгаж занл хийлдэг байсан. За тэд 2020 онд гэрэлсэн бөгөөд эхэндээ Адриан Торренс нь маш ээлдэг, халамжтай, сайн хүн шиг санагдсан гэж байна. Гэвч хурмын дараахан түүний зам байдал огцом өөрчлөгдөж эхэлсэн. Мишелийн хэлснээр Торренс гинт уурлаж түүн рүү дайран янз бүрээр сүрдүүлдэг болж эхэлсэн. Энэ бүхэн ямар шалтгаангүйгээр тохиолддог байсан бөгөөд эмэгтэй түүнийг өөрт нь аюул учруулж магадгүй гэж яг энэ үеэс эхлээд айж эхэлсэн. За ингээд тэдний гэрлэлт 4 жил орчим үргэлжлээд 2024 оны ихээр Мишель цаашдаа Торренстай хамт амьдарч чадахгүй гэдгийг ойлгож түүнд хэлэхэд Торренс дахин уурлаж нүүрнээс нь хэдхэн сантиметрийн зайтай хан руу учир зүггүй гараа зангидан зогсон байдаг. Гэхдээ эцэст нь тэд салж Мишель өөрийгөө хамгаалахын тулд цагдаа дээр өргөдөл гаргаад Адриан Торренсыг өөрт нь тодорхой зайд ойртохгүй байх, за мөн янз бүрийн хэрэгслэр холбоо барихгүй байхаар гадаагаас ийм шийдвэрийг бол гаргаж авсан байдаг. Гэхдээ хэдхэн хоногийн дараа Торренс уг хоргийг зөрчиж Мишель рүү 34 удаа залгаж 24 удаа дууд мессеж үлдээсэн бөгөөд түүнийг янз бүрээр доромжилж алан тална гэж сүрдүүлсэн байна. За мөн би танаа гэрлүү явж байна гэж байн хэлдэг байсан бөгөөд Мишель үүнээс нь болж байнгын айдастай амьдарч байсан. Би танаа гэрлүү явж байна, чамайг ална гэж санал хийснийхэн дараа тэр дахин цагдаа тандсан бөгөөд цагдаа нар Торренсыг хайж эхэлсэн ч ямар нэг шалтгаанаар 5 сарын турш түүнийг олж чадаагүй. Энэ хугацаанд Торренс Мишель рүү занл хийсэн мессежүүдийг үргэлжлүүлэн илгээсээр л байсан. Гэхдээ цагдаа нар түүнийг олж чадахгүйсэн. За ингэж явсаар хагаад 2025 оны 1-р сар цагдаа нар эцэст нь түүнийг олж баривчилсан. За энэ үед л Мишель хамгийн анх удаа Торренс өмнө нь маш олон гэмт хэрэгт холбогдож байсан гэдгийг олж мэдсэн байдаг. За тэрээр согтуугаар жолоо барьсан, мансууруулах бодис хэрэгэлсэн болон бусад хүний биед халдсан зэрэг маш олон зөрчлүүдээр өмнө нь олон удаа баривчлагдаж байсан. 2019 онд тэр бас нэг найд бүсгүйгээ зодож гэмтэл учруулсан хэрэгээр 20 сарын 20 хэл авсан ч ердөө 4 сарын дараа судлагдсан. Үүний дараа тэрээр дахин хулгай, хүний биед халдах, зайллан болон бусад гэмт хэрэгүүдээр хэд хэдэн удаа баривчлагдаж байсан боловч хүнд ял шийтгэл өрөөсөө авч байгаагүй байсан. За 2025 оны 1-р сард Мишельд гаргасан өөрөөс нь хол байх хоргийг зөрчсөн хэрэгээр дахин баривчлагдах үед тэр шоронд орох үг нь бүрэн боломжтой байсан. Гэвч шүүгч дахиад л ямар нэг шалтгаанаар түүнийг өршөөж шоронд ял эдлүүлэхээс илүү тэнсэн харгалзах ял өгөх шийдвэр гаргасан байсан. Энэ нь гэмт хэрэг тодорхой албаны хяналтанд байх ёстой гэсэн үг байсан ч бодит байдлаар түүний хөдөлгөөнийг бараг хязгаарлаагүй, бараг тэрийг хэн ч хянахгүй байсан. Ингэснээр Торренс сулагдсан бөгөөд ердөө 3 сарын дараа Одригийн амь насанд хүрсэн байдаг. Аюултай гэмт хэрэгтний цагдаа нар дахин сул чөлөөтэй үлдээж байсан төдийгүй Одриг нас барсны дараа цагдаа нар бараг бүтэн сарын турш олигтой мөрдөн шалгалт эхлүүлээгүй. За мөн 2025 оны эхнээс тооцож үзэхэд Австралид бусдын гарт амиа алдсан 23 дахь эмэгтэй нь Одри болсон явдал нь олон нийтийн уур бухимдлыг маш их хүргэсэн. Ийм төрлийн аимшигтай хэрэгүүд тогтмол гарсаар байхад эрх баригчид ийм нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд одоо хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй байгаад нь хүмүүс маш их уурлаж, маш их энэ талаар интернет болон бусад орчинд ингээд яригдж эхэлсэн. За яг үүний дараа эрх баригчид тодорхой алхмууд хийж эхэлсэн бөгөөд Австрали улсын парламент Одригийн дурсгал зориулан түүний нэрээр нэрлсэн тогтол баталсан бөгөөд энэ нь ийм төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангадахад чиглэгдсэн байдаг. За Одригийн дурсгал зориулсан олон тооны дурсгалын арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд мөн хэрэг болсон газар дээр ч гэсэн маш олон хүмүүс цуглаж Одригийн өдрийн хамгийн дуртай цаг болох нар жаргах үед түүний дурсгалыг хүндэтгэсэн байдаг.